Хипцээ. Тансаг сурчгийн найрлагатай шинэ коллекц Красис. Та надаас юу нуугаад байгаа? Миний охин сэрцэн үү? Ээж нь юм нуугаагүй. Ээж нь юм хайж. Юу хайж байгаа? Гүнд аавынх нь залуугийн зургийг тавьсан чинь олдохгүй алга болсон юм шиг байна. Тийм үү. Хайла хамт яах вэ? Тгий. Наад үсээ байхгүй юм. Энэ доктор үгүй. Энэ фэйстэй. Аавас царай муутай юм бэ те? Тийм байгааз. Харин тийм. Харин тийм. Гоё залуу юм. Харин манай аав хамгийн гоё залуу. Гоё гэдэг өгч магтахаар тийм л сайхан залуу байсан юм да. Аав ямар байсан? Нэг сонин саван өнөртүүлсэн залуу байсан. Аав. Харин тийм. Тэр үе чинь шампунь гэж байдгүй байсан байхгүй юу? Нүднийг тэгэл аав чинь ээжд нь тогдох гээл савнгаар угаагаал явдаг байсан. Тийм л залуу байлаа. Тийм. Автобусанд орохоор бүгд үнрээр нь эргээд хардаг байлаа шүү дээ аавын. Твти хэл бүр нэг удаа өвөл. Ээжтэй нуулцах гээд ээжийн байран дээр нэг гялгар устэй залуу ирдгийг. Ингээд үсэнд гялгар. Тэгээд хоёулаа гадаа алхаад явж исэн чинь үснэ ингээд цайгаад идтгийг. Тэгсэн чинь яасан гэж үсэндээ бүр өөхөн тос өгцөн байсан байгаа юм чинь. Хүйтэнд тэр нь царцаад цагаан болчихгүй юу? Тэгээд яасан? Тэгээд яах вэ? Ээж нь гэртээ оруулж үсийг угааж өгөхгүй юу? Тэгэл тэр өдөр аав нь ээжийг хоёулаа гэрлэхүү гэж гуйсан. Пөө. Харин тий ээж нь бас пөөх гэл тэгэл ахыг олсон юм да. Хоёр ахыг олсон юм уу? Эрэгтэй эмэгтэй хоёр том хүн хоорондоо дундаасаа хөөрхөн маамуутай болохыг хүүхэд олно гэдэг юм байхгүй юу? Тэгээд талгай. Охиныхаа талгайг нэргүүлээл тий. Ахтай хайртай юу миний охин? Хайртай ах уу? Яад байх уу гэж. Ах дүүнэл ах нартай хайртай байдیں۔ Тэгвэл хайртай ах уу би? Ямар том хүн биш. Оо. Яаж яваад ээж нь ийм муухай тулцахтай болчих доо юм чи. Зүрхээ бэлэглээд бидний төвийг хэлсэн. Зүтгэл зэрэг мэд ганцаардалтай хамт үлдсэн. Цэчиндээ хорсон зүрхэнд цэглэж болохгүй. Архийг гівч дэндүүнтэй алгыг гівч гүмүтэлтэй.
Нэрлэдийн амсэлийг зүрхэнд чинь үрдүүлдэг гээ зүг боролон ми чамаас хоцсон гэрлийг сүрэлтэн ханд гуйгийг аз жаргалтай ханд газрыг тэнгэр За. Оо, Ээж нь явчихад ирээ. ээж. Хааж чаа. Хөөц зөндөө их ажиллав. Хүүрт хоо. Ямар хөөрхөн харагч байна ээж. Тийм үү? Аа? Яг их чавдж юм гэж үү? Гэхдээ үнэхээр хөөрхөн харагдчихэв. Баярлалаа. Ээж хүн ойрдоо юмыг яаж анх харж ирсэн болоо гэд бодоод идэх болсон шүү дээ. Тийм үү? Тий. Би таныг анх харахтаа ер нь яг яаж исэн бол? Миний хүмлээ айжсэн байх. Яагаад? Хараал зөндөө уйлсан шүү дээ. Дөнгөж нь ялах юм чи ойлгох нь тодорхой шүү дээ. Харин ээж нь хүүгээ анх хараад яасан гэж. Яасан. Ээж нь хүүгээ анх хараад амьдралаа бүр тэр чигээр нь мартсан. Тэрнээс хойш ээж нь хүүгээрээ л амьсгалах болсон шүү дээ. Ямар гоё үг хэлдэг юм ээж. Хайртай шүү саа. Ээж нь ч гэсэн хүүдээ хайртай. Миний амьдралын анхны харж исэн эмэгтэй хүн бол та. Хүн таныг амьдралынхаа туршид хайрлана. Таны хайчиг эзэж мартахгүй. Тийм болохоор та миний анхны хайр. Чи ч гэсэн миний анхны хайр шүү дээ. Надад ямар чамаас илүү хайрлаж исэн аав ээж гэж байсан биш. Аав яасан ээж? Аав нь аавгүйгээр нь бол ээж нь амьдарч чадна. Харин хүүгүйгээрээ бол амьдарч чадахгүй шүү дээ. Хайртай шүү тань. Ээж нь ч гэсэн хайртай шүү. Нэ. За ээж нь явж чадрыг. За тэгээрээ за. Амжилт хүсээрэй. За, миний ээж мундаг шүү. Хажлаа гоё бүтээгээрээ заа юу. Бүлцэн шүү гүшүү. Гэрчлэг авцсан. За харъя. Яг чиний хийснээр бүрдэл хийсэн баг. За. Одоо ингэ болцсон юм чи аа. Хүмүүс ирэхэд хоёулаа яд чинь офс мофстай байж харагдахгүй. За би зохицуулсан. Ахын австаар харсан шүү дээ. Тэгвэл болцсон шүү. Тэгвэл чи сайн мэдгүй байна. Мэдхгүй л. Хүн өмнөс чи хамгаалж зохицуулаа явах гэж. Ил хотлоод л ярьсан. Чи тэг мөнгө эргэлдүүлж чадах юм уу? Олноо ол. Олон үгээс хүмүүсийн мөнгө банкнд байсан дөрвөл тэр эргэлдэл явжсэн нэрстэй. Тийм л дээ. Гэтэ тэр хүмүүс чинь битэрт яаж идэх юм? Нэг тийм барьцааны юм хэрэгтэй үстэй. За чи тэрэн дээр л хөдлөндөө. Би яаж хөдлөх вэ? Надаа угаасаа юу ч байхгүй шүү дээ. Ага, сайн бод. Надаа юу гэдэг вэ? Байр шүү дээ. Байр уу? Хайрга болоо. Ядарлаа гэхэд арайч гэр орн руугаа орчлохгүй зү. Аа? За чи сайн бод. Чи хацлын хэрмэг дээр явж бодъё. Хацлын доолтод бага алт ирдэнсэн. Тэг хүмүүс айл хэдэ хөдлөд эхэлсэн. Тэгвэл чи яах вэ? Яах ч үгүй шүү дээ.
Чи л тийм бодно л доо. Би бол шууд үсрэх байсан. Үх байсан ч юм аахгүй. Гол нь ихлээр алтанд хүрчих юм бол дараа нь өөрийгөө босгод ирч болно шүү дээ. Гол нь хурдан үтгэх тэгээд хийж бичсэн хэлээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь заавал ийм ярьж барьж энэ тий. Сайн байна уу? Танд ямар мэдээлэл хэрэгтэй? За. Би байрныхаа ордрыг процент тавиад банкнаас зээл авах боломж байдаг хэсэг талаар л мэдэх гэж байна. Хэдэн онд баригдсан, хэдэн өрөө байр юм бол? Манай 2 өрөө байр. Баригдсан оноо энэ байгаа. Ахын маань дөнгөж төрөө байранд орсон гэдэг чинь манай ороод бол 8 жил болж байгаа юм. Амбул хийж бай таны амбул. Амбул гуруулах өө охин хоёртойгоо хамтардаг. Хамтран эзэмшигч байгаа юм. Байгаа би хүүтэйгээ хамтарч эзэмшдэг юм. Хүүт нь одоо ямар ажил эрхэлж байгаа юм? Хүү маань ажилгүй гэртээ. Тэгэхээр ер нь өөрт толгойсон гэсэн үг тий. Тийм. Та энэ хэдийн хэмжээний зээл сонирхож байна? Би чинь 50 сая. 50 сая. Баригдаад утчихсан байр тэгээд дээрээс нь өрх толгойсон гэхээр 50 сая гарах боломжгүй л дээ. Ер нь дээдл нь бол 20 сая төгрөг гарах байх л та. Нэг амьдралаа дэвшүүлэх гэл шинэ бизнес рүү орох. Манайх одоо нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчтэй дэмжсэн тийм хөтөлбөр гаргасан байгаа. Тэгээд тэр хөтөлбөртөө таныг яг оруулж өгч болно. Тий. Тэгээд та надад уцнаа дугаар үлдээчихвэл бид эргээд тантай одоо асуудлаа ярьж байгаа тий. Эргээд тантай холбогдъё. Тэгвэл ер нь бол тий аль болох туслахыг бид нэр хичээнэ л дээ. Тэгвэл баг болчихно гэсэн үг үү? Тий. Тэгэхээр та надад утсаа үлдээчихв тий. За тэгээ ямар сайн юм бэ? Минь цаашаа сайн яриад өгөөрэй. За баярлалаа минь. За баярлалаа зүгээрээ. За та утсаа авчих би энэ дээр бичиж авчих. Чи манай юу хийж байгаа юм бэ? Юу хайгаад аа. Тэрээр юм зургаад тийм. Таан сэрж байгаа. Ээж нь гадуур ажил үзэж байгаа. Ээж. Манай байрны орд дээр хэний нэр тэр өгдөө? Яг үгүй. Харин хэвэг гараад аа. Ордроо. Хэний тэр өгд юм дээж? Шифтрийн нэр дээр байдаг. Тааш хараагүй юу? Харсан? Таа нөр гэж болохгүй шүү дээ. Энд байхгүй. Ээж. Хүн тантай нэг ярих юм байна. Ээж нь ч гэсэн хүүтэйг нэг юм ярмаар. За, юу юм? За, юу яаж? Нихүү. Ээж нь байрныхаа ордрыг банкнд тавиад зээл авдаг юм уу гэж бодлоо. Та яаж байгаа юм бэ ээж? Хэдүүлээ энэ байраа алдчихвол яах юм? Цаа чинь банкны хүү амар өсөөд аюултай болцсон байхад чинь та тэмээ юм хийж яах юм? Харин тийм ээ. Гэхдээ ингэхгүй бол болохгүй. Чи наврыг харал та. Ямар өрөвдөлтэй вэ? Хувийн сургуульд оруулж аятайхан найзуудтай болгомоор шүү дээ. Ээж нь хүүтэй ч гэсэн нэмэр болмоор юм. Хүүхдүүдээ иймэрхүү байдалтай хармааргүй шүү дээ. Гэж.
битгий ингэж ярьчаа цаа. Бид нэр сайхан л амьдарч штт. Илэг бүтэн идэх хоол байна. Юугаар тутсан? Бид ингэж ярьж яаж. Нихөө. Хүн ерөөсөө үр хүүхдээ л гэдэг юм байна. Үр хүүхдээ иймэрхүү хэцүү байдалтайгаар ээж нь ерөөсөө байлгаж чадахгүй. Тийм болохоор ээж нь нэг шинээр ажил хэлүүлэх гэдэг. Ойлгож байна. За ойлголоо гэж. Тань тэгвэл байрны ор дээр явж байгаа юм шүү дээ, тий? Бас та тэгвэл хүүдээ өгч. Аав ээж хоёрын энэ барийг хүүдэл хадгалж байгаа юм шүү дээ. Хүн мэдчихээн аа гэж. Гэхдээ энэ байр одоо хүүд нь ямар ч хэрэггүй. Яагаад? Хүн ийм том болцсон чи өөрийнхөө амьдралыг аваа явчих штэ гэж. Харин дүүгэл бодоод ахгүй юу та. Одоо намайг яваад гэхээр хавар ганцаараа үлдэнэ. Энэ байр чи хаварт хэрэгтэй штэ гэж. Энэ байр л хаварт үлдэн штэ гэж. Тэгээ харин хүн хаврын нэр дээр шилжүүлчих гэж бодохгүй юу? Хамт явж хөөцөлт юм уу? За яах гэсэн гэж. Хүн ихлэ яваад судлаатай заяа. Ямар бичгээр энэ баримт хэрэгтэй байдیں۔ Өөр юмд ашиглачваа. За юу гэж дээ? Та хүүдэж итгэхгүй байгаа мó? За хүн явчих дэрээ. За ажиллаа сайн бүтээгээд ир. За. За явлаа. За наадах чи найзынхан байрны ор дээр итгэж байгаа штэ. Итгэж болно шүү дээ. За. За ямар байна? Яа. Эрэл аим австай. Итгэлгүй авт болно шүү дээ гэж. Билээ ч угаасаа би дээрээс нь тодалцаа дараацсан. За. Тэгэхээр одоо чи сайхан ажиллаа. Сайхан ятгал өгөх хэрэгтэй байна да. Ер нь. Окей. Мен чи сайн ятхан заяа. Угаасаа нэгэн л хийж байгаа юм чи би угаасаа хичээн. Би угаасаа итгэж байгаа. Мен ч гэсэн чамд угаасаа итгэж байгаа. Нэгэн л хийж байгаа юм чи хоёулаа маш сайн л хий. Тэ? За. Хоёул ажилдаа ороход үгүй. Тэгээд. За. Хүн ирэх юм уу даа өгш. За хүн ирнэ гэж. Анхнаасаа л хоёулаа гаргийн бодсон юм шүү. Чи одоо ямар авах шатах юм бэ? Би анхнаас нь чинь бүтгүү гэж баг мэдээдсэн шүү дээ. За хүн ирнэ. Тайвшир. Мэдгүй хүн ирэхгүй л юм шүү. Юм асах гэсэн. За. Энэ нөгөө Америкийн улс хурцлах газар юм. Мөн. Тааш суу. За сайн байна уу та? Ямар мэдээлэл авах вэ? Харин би Америкт магистрийн чиглэлээр сурах гээд. Тэгээ танахыг ингээд сонгоод ирлээ. Амар хямдхан болсон гээд Онцгой нөхцөл тавьж байгаа тийм. Та яг зөв газар ирсэн байна. Манайх бусад газруудыг бодох юм бол хамаагүй хямдхан байгаа л да. Танилцж байгаа. танаа тэр онцгой нөхцөл гэж юм бэл. Манай онцгой нөхцөл юу вэ гэхээр Америк руу явж байгаа хүмүүс насандаа баталгаа болгож 50 сая төгрөг байршуулах хэрэгтэй байгаа. Тэгтэл тэр мөнгийг та өөрөөсөө гаргахаас гадна өөр байгууллагууд таны өмнөөс байршуулж байгаа. Гэхдээ тэгэхэд дахиад мөнгө хэрэгтэй болно. Гэтэ бас та мөнгөний асуудалтай болоод манайхыг сонгосон баг тийм үү? Тийм жоохон мөнгө. Харин тийм байгаа болохоор тийм хүмүүс байгаа болохоор манай байгууллага туслах гэж байдаг байхгүй юу? Тэгэхээр та яг зөв газар ирсэн гэсэн. Харин уулын цаа сонсогдож байна л да. Гэтэ яг ч одоо надад 50 сая төгрөг болгоно. Зүгээр. Тэгвэл танд яг хэд орчим төгрөг байгаа? 20 орчим сая төгрөг20 байгаа. болж байна. Гэхдээ манай шинээр байгуулж байгаа болохоор бас нэг сайхан мэдсэн гэсэн юм. Гүүг. Ерөнхийдөө салбар нэгжүүд нэмэгдээд одоо бол энэ нь бол шинэ офис нээж байгаа байхгүй яг төв офис бол. Хэдэн жилийн туршлагатай вэ? Өмнө нь бол 42 хүн явуулж исэн энэ туршлагатай.
Мэдээллийг нь зөвхөн. Болно. Наад чинь бол манай 4 сард байсан 2 хос байгаа. Тэгээд ерөнхийдөө материалаа хурдан бүтээд өгсөн болохоор бидний урамшуулалгаад автын төвд нэг үлээд ихний үлээлэг нь бол байрны өнгөө ингээд гаргаад өгсөн. Өөрөө найз залуутай юу? Найз залуудаа. Манай өмнөх явсан болохоор тусуу бас байсан байхгүй юу? Материалаа амар хурдан бүрдүүлж өгсөн. Тэгээ явах боломжтой. Тэгээ таны Тэгээ ингээд баталгаа байгаа юм байна. Ерөнхийдөө офс шинээр нээсэн болохоор баталгааны мөнгө л орж ирэх үлээ. Одоохондоо. Тэгэхээр яа гэсэн юм бэ? Чи нэг юм ойлгох хэрэгтэй. Бид нар бол цаанаа залуусад дэмждэг тийм ирээдүйн залуусыг төрөөмс байлгадаг байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө залуусынхаа одоо боловсролтны илүү анхаардаг. Бид нар мөнгө тал руугаа биш. Монголынхаа залуусыг илүү боловсролтой болох талаас нь илүү анхаардаг. Тийм ерөнхийдөө Монгол залуус бол хаанч ч очиод ажилласан ерөнхийдөө чадхаар тийм потенциалтай хүмүүс шүү дээ. та ямар мэргэжлэр суралцах байгаа? Биотехнологи эмзэн чиглэлтэй. Эмзэн чиглэлтэй. Зөв сонголт. Тийм ээ. Манай ээж гэсэн ерөнхийдөө гадаадын амар олон энэ тарай хэрэглэдэг байсан. Тэгээд ерөнхийдөө аяг үнэтэй болохоор тэр нь дараа нь бас мөнгө нь олоход хэцүү болол тэгэл өнгөрсөн л дөө. Тэгээд ер нь бол чи бол бидэнд хэрэгтэй л байна шүү. Тэгээд би ингээ 20 сая төгрөг хэрэг байршууллаа гэхэд 50 сая байршуулсан гэсэн. Яаж Ерөнхийдөө бол чи эхлээд бид нэр чамааг өөрийнхөө нэг төрөлсөн сургалтанд дахиад суулгах болно. Тэр хооронд ч бол 50 сая баталгаа чинь биднэрт ороод ирнэ. Тэгээ болон чи чамааг хурдан явуулахын тулд эхлээд чи 20 сая болж хэмжүүл хэрэгтэй. тэгэхээр бид нар тийм хүн итгэхэргүй хүмүүс биш л байгаа үстэй. Миний мөнгөнд зараас нь баталгаа юм. За тэр баталгаа за энэ манай байрны баталгаа байна. Тийм та тэгээд биднэрт мөнгө өгөөд айх одоо тийм алдлаа энэ гэсэн асуудал ерөөсөй байхгүй. Манай байрны баталгаа болох тийм. Гэтэ манайхыг сонгоод ирсэн баярлалаа. За болтоорой. За баяртай. Баяртай. Гайга. Хамаагүй гэж болж байгаа юм. За яах вэ? Би мэдчихэв. Ханиаднаас чөлөөлье. Насанд хүргэсэл болон хүүхдэд зориулсан тунтай Grippo Block. Ханиаднаас чөлөөлье. Насанд хүргэсэл болон хүүхдэд зориулсан тунтай Grippo Block. Энэ юу вэ? Гайм таатай. Би ирлээ. Өө миний хүү. Суугараа ээж өгөө ороод. Юу ээж? Өнөөдөр баярын өдрөө. Юу баяр вүлээ? За заавал ямар нэг юм тэмдэглэх ёстой мó. Зүгээр ингийн өдөр ч гэсэн баярын өдөр байж болно шүү. Гүг ээж гэхдээ энэ баяр шүүд яагаад ширэмэрээдс чи. Ер нь бид нар чинь эрүүл сарвал байгаа. Хамтдаа дандаа ингэ байж ийн гэдэг чинь л баяр байхгүй юу? Ийм гоё нандин ийм сайхан өдрүүдийг байнга л хамтдаа байж, байнга л тэмдэглэж явах ёстой. Тийм болохоор өнөөдөр баярын өдөр. Гэхдээ заавал баяр биш бол гэх юм аваад. Тэгээ энэ химиг ээж хаанаас авсан юм бэ? Мөнгө төрхтэй болцсон байсан юм. Мөнгө бүтэн гэсэн. Ээж нь өнөө орой урагшаа явлаа. Юу ээж? Та урагшаа явж яах чагаа? Ээж нь яав хэлсэн шүү дээ. Нэг бизнес эхлүүлэх гэж байгаа гэж. Тэр мэн аваа бүтэмжтэй болох юм шиг байна. Тэгээ ээж нь өнөөдөр хідэн банкар орлоо. Хідэн банкар ороод судалгаа хийлээ. Ер нь л бол бүх юм бүтэх юм шиг байна. Дээрээс нь урагшаа явж одоо нөгөө шинээр нээгч байгаа дэлгүүрлээ тухай судалгаа хийх гэж байна. Тэгээд нэг хэд хоног яваад ирье. Тэгээд хаанаас юугаар тийм мөнгө төгрөг бүтээч вэ? Хаанаас мөнгө төгрөг гэж бид нар
Муу байрнаас минь өөр юу байгаа? Нөгөө нэрийн солих яасан? Бүтгэр өнөө. Тэгвэл өнөөдөр чинь бүр давхар бөөн юмны найр байж тээ. Баярын өдөр байж тээ. Ямар гоо баярын өдөр гэж? Өнөөдөр агаа ээж хоёр нь энэ байрныхаа нэрийг охиныхоо нэрээр шилжүүлж байгаа байрныхаа ордыг. Тэгээд өнөөдрөөс эхлээд энэ байр чинь миний охины нэрээр болж байгаа гэсэн үг. Тийм үү? Тэгвэл би хан дээр ямар чамаагүй зураг зурж байна те? Хизээ тийм байсан би. Агаан гэр бүлтэй болоод тусдаа гарахаар ээж нь мөнгө төрөхтэй болоод бизнес нь наривчаад тэгээд байр худалдаж аваад тусдаа гарахаар миний охин чинь хан дээр зөндөө их юм сараач зурж болно. За юу? За. За гинэ. Хөөлх юм штэ миний охин чинь. За тэгээд энэ сайхан байрныхаа медалгыг тоортоор ихлүүлэх үү? Тэгье. Вахан. Хавра. Хамс дүүгэх юм байрыг мэдээ. Яхан үсэ. Эндавишти ямар гоё юм бэ? Ээж. Зиндэд Хүн орох гарч чадар. Тийм үү, тоортноос жоохон идчихээ гарахгүй байсан. Хүүд үлдээчгээ хүн утахгүй заа. Бушуухан ирээрээ миний хөө. За хайртай шүү. За юу гэж. За. Торт үзье. Яах алтлаас нь идэх юм. энэ гоё. Хайртай шүү гэнэ. Нах чаач өгч үү? Харин би танд хэлээ эцтэй хаачин гэж. Оо, хэлээ үдтэй хаачин гэж яах гэсэн юм уу? Сайхан шүү ээж. Нисээ дэргүү яав. Төвчөө батаа байгаа мó. Гайгүй. Бараг л бэлэн болсон байгаа үстэй. За ашиггүй дээ. Сайн уу? Хэрэггүй найз нийтээ амсч. Тийм үү. Нэ. Түлч. За баярлалаа гэж. Мөнгө солиулуу. Солиулчлаа найз нь. Энэ удаагийн судалгаанд яваад буцаад ирэхэд хангалттай мөнгө солиулчихлаа. 8 шарга ороод ирлээ шүү дээ найз нь. Ашгүй. Би өөр наад мөнгөнд чинь л санаа зовоод ил. Явах зардал мардал нь олдох юм болов яах юм бол. Юу гэж байгаа би тэрэнд юундаа санаа зовдгийг. Хөөе өгшөн. Харин хоёлаа судалгаагаа хийчихэд буцаад ирэхээр нөгөө баргаандаа явах дэлгүүрийн нэг мөнгө манд бүтсэн үү? Хөөе. Өнөөдөр найз нь нилээ хэдэн банкар орлоо. Тэгээ банкар ороод судалгаа хийгээд хүмүүсээс асуусан чинь байрны ордерыг тавиад зээл өгдөг гинэ. Заашгүй дээ. Харин тий бүх юм бүтэх юм бэ. Заашгүй. Хэрэв болохгүй бол найзд нь танил найз залуучууд бол банкнд бол зөндөө байгаа шүү. Яа, чи нэрээс тэ мундаг шүү. Хүүш. Ингийн одоо гаднаас брендийн хувцснууд оруулж ирлээ штэ. Тэгээ оруулж ирэхдээ цаад газраас нь зөвшөөрөл авдаг гэж ярих юм. Тэр үнэн юм уу? Хоёул яах юм тэгээд? Найз минь. Чи одоо энэ бүх монголчууд энэ авчирж байгаа бараануудыгаа бүгднийг эрхийн аваад авчирдаг гэж бодоод байгаа юм биш үсттэй. Юу гэж тийм юм байх юм бэ? Бүх брэндтэй адилхан үйлдвэрлэдсэн л авна штэ. Хамгийн гол нь хоёлаа сонголтоо зөв хийх ёстой. Яг залуучуудад зориулсан брэнд авчрах ёстой байхгүй юу? Тэгэх юм бол манай дэлгүүр тасраад л явчихна. Хоёлаа ангонд яасан? Хүнд төрөөс төлөөл эцдүүдийнх нь харин гихсгэл байсан биз дээ. Одоо бол хоёлаа яах вэ гэхээр өөрсдөндөө хөрөнгө оруулцгаана. Хөөе. Инхэд биднийг тосож авах хүн байгаа мó? Ямар тэмээ юм санаа зовдөг юм бэ миний найз. Зөндөл явлаа штэ найз нь. Буугаад бүгдийг нь хараарай. Тэгээд л хоёлаа уулзаад л уугаад л явчихна гэсэн үг штэ. Ямар амар юм бэ?
Гэхдээ намайг тэрнээс хасаа би болж чадахгүй штэ. Юу яриад байгаа юм бэ? Хамт явж байгаа бол хамт л байна гэсэн үг шүү дээ. Одоо жоохон суран шүү найзаа. Чи нэрээсээ солиотой шүү. Ястаа галзуу солиотой. Тийм шүү дээ, би галзуу шүү дээ. Хүүе, найзгаа ингэж ойрд инээж байгааг нь юусаа хараагүй юм шүү дээ. Миний найз нэг хэрэг ямар хөөрхөн гэж бодож байна. Хөрхидөө. Найз нарийн ойрд. Ерөөс амьдралынхаа тухай ийм сайхнаар мөрөөдөж төсөөлж бодож байгаагүй юм бэ. Бүр сэтгэл хөөрөөд болтгүй цаанаасаа. Нэг л гоё. Бүх юм сайхан болно өгшөө. Амжилттай байх болно. Хоёлоо бүтээн. Тэх байхаа. Яхаа урагшаа. Тэх байхаа. За бүтлээ. Гадаа нь шиг гэж байгаа. Итгэж байгаа шүү. Хичээ. Сайн байна уу хичээ? Дүүн таньс нэг 30. Хичээ таашаа авч. Чин замын үед. Хичээ. Дүүтэй билетээ зарцгаач. Болохгүй шүү дээ. Ажилтаа явж байгаа яасан юм бэ? Хичээ. Манай ээж би муудаад даалтан гинт хийсээд. Тэгээд дүүн одоо яалтаа явахгүй болохгүй. Дүүн ээжтэй очиж байсан. Чи тэг хаашаа явж байгаа? Дүүн шанд явж байгаа юм. Та дүүтэй газ туслаач төхөө. Дүүн таньс билетээ хуралдаа. Чи энэ каснаас асуу. Гэхдээ нэг чи билет бүр дуусчихсан байна. Дүүн хамхин амнаас асууад олддгүй. Зөндөө хүмүүс гуйлаа. Дүүд нэрсээ олддгүй. Та дүүтэй туслаач төхөө. Их чинь бас айгүй том ажил төлөвлөчөөд явах гэж байлждаг. Ээж нь тэгээд настаа хүн юм. Ууж штэ. Дүүн таньс өнгөөр худалдаа тав. Болохгүй би мөнгө нэмээд авсан ч яах. Үгүй. Чи тэгж нэмж мөнгө зөнгөө өгөхгүй л дээ. Чи та бурхныг бод туслаач төхөө гооч. За яа биш. Энэ бага ээж их муу байгаа юм байна шам. Тэгээд энэ хүүхдэд билет өгч юм гэх үү? Юуны? Энэ хүүхдэд билет юусэн дууссан байна. Каснаас нэг билет байхгүй. Тэгэд энэний ээж нь их муу өндөр настай хүн байгаа юм байна залуу. Тэгэд энд дуудагдсан юм байна. Тэгэд найз нь билет өгөөд явуулчих. Харин тийм их шиг. Юу яриад байгаа юм бэ? Юу? Чи тойрч хичнээн ажил төлөвлөж хичнээн мөнгө төгрөг зээлээд яах гэж байгаа юм хүү? Амьдралаа яах юм бэ? Ажлаа яах юм бэ? Энэ хүүхдээ ээж өгөх гэж штэ. Яна миний төв шастаа уучлаарай. Хоёр их чинь тусалж шастаа чадахгүй нэ. Бид хоёр бүр маш чухал ажилдаа явж байгаа байхгүй юу? Миний төв тэр дарга маргатай нь очиж уулзаад ямар нэгэн байдлаар чамд билет олдчих байхаа тэхүү. Ястаа уучлаа. Боо хөдлөхөд байхгүй тусараа. Их ч одоо ганцхан тусчихлаа. Гар маш сайн ойлгож байна. Ястаа уучлаарай. Аль босолтоо явъя. Богоо хөдлөхөд байна штэ. Чи гооч штэ. Харин энэ миний бүр хүмүүсээс асуучих миний доо туслах байх заа юу. Энэ ээж дээрээ таа. Явъя. Гооч штэ. Ганцхан одоо тусчихлаа. Ой, нөө билет нөө. Ачаа үзчихгүй яриад байгаа. Санаа хүүхд туслах байсан юм шүү. Юу яриад байгаа юм бэ? Хурлаа хотолцоо шүү. Заршигчийн дарсанхаатай 1-р замаас матрик бүтгэнэ патриманаас яваамжтарай. Би телевизийн нэргүй байна. Ханжин намайг. Тэр нэг хүүхнээс янз бүрийн сурчаал тэгээд нэг сонь юм яриад тэнэгдээд их юм. Та тэр уянга гэдэг хүнтэй нийлээд яваад иж болоод хахад би яага болдгүй юм. Уянга хаач. Би уянга ч юм биш. Би яваад олоод ирэх юм уу? Уянга гитарад дээ.
Чай